Би надад танаас нэг юм хэлэхэрэлээ. Би бол анх стендапыг болохоор 3 байлуу 4-р ангид байхдаа тоглож эхэлжсэн. Ер нь бол намайг стендап тоглож байхад бол манай ангийн хүүхдүүд бол ихэнх нь тоглоод бол 1 жил болсон байсан. Тэгэл зарим нь 35 дэвэлт. Хамгийн дээд золтой хүн 35 дэвэлт. Стендап гэдэг тоглоом тийм гоё юм болов гэж тоглоод би анх стендапд орсон. Тэгэл анх стендап тоглоод өдөр шөнөгүй тоглолцдог. Аав ээж ажилд явчихсан. Өдөр шөнөгүй тоглоол гэдэг. Тэгэл би ангийнхаа нэг хүүхдтэй тоглоос. Тэгэл би тэр хүүхдэд яатсан. Тэгэхэд би чинь дүнгэж 25 левел гэсэн юм уу. Тэгэл нэг ахтай тоглож исэн давхраас нэглээд. Тэгээ би тэр ахад скинг харуулаа, левел харуулаа. Тэр ах надаас баг цолтой муу баг скинтэй. Би тэр ахад хэлсэн. Миний скин танихаас илүү штэ амар байгаас би угац таныг ялах нь ойлгомжтой юм байна гэж хэлсэн. Тэгтэл ахын дүү скинтэй гол нь биш. Гол нь уур чадвартай мэд. Уур чадвар сайн дуу. Тэгэл би ер нь бол скин яах вэ? Тэгэл тоглоод. Тэг би стендап тоглоод одоо баг 3 гараад жил болчихлоо. Тэгээ би одоо чинь стендапаар ангидаа тийм сайн биш юм уу? Миний анх YouTube их бол миний анх YouTube их бодлол манай ангийн төмөр гэдэг хөвгт. Тэр анх YouTube ихтэй хэлжсэн байхгүй. YouTube ихэд гоё штт. Одоо Grimix дээр ингээл гоё юу элэ тийм нэг гоё голдон юм аваад байдаг та. Тэр шиг гоё алдартай бол гоё YouTube хийж үзье гээл. Анх тэгж YouTube хийсэн. 5 дахь ангид. Тэгэл одоо болохоор миний үзэгч болохоор нэлээд 350-аас үзэгчтэй болсон. Манай ангийн нэг алтан дуул гэж төгөөд идэг. Тэр бүр амар YouTube хийдэг. Тэгээд чинь бараг 1100 үдээс автаа байсан намайг хадгалаа. Амар